Сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр бидэнтэй ярилцахаар хэл шинжлэлийн ухааны доктор Манчестер дахь Монгол хэлний багш Мөнхтия багш маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу та? За сайн байна уу минь. Сайхан зусч байна уу та? Сайхан зусч байна. Сайхан гоё бороо хур та нартай гоё зам болж байна. Зөв. За тэгэхээр юуны төрөнд таныг Их Британд хизээ ирсэн бэ гэдгээс яриараа эхлэе. За сонсож байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би ч одоо Англид ер нь Англид ирсэн хүмүүсийг одоо бид нар чинь түрүү чинь ирсэн цагаас хойш тооцоод үзэх юм бол 30 жил болчих. Тэгээд нэг 10 жилээр ингээ үйлээд бодох юм бол эхний 10 жилийнх нь нэг 90-ад оны дундуур сүүлээр ирсэн. Тэгэхээр би бол 2000 оны дундуур ирсэн монголчуудын төлөөлөлтөө. Тэгээд ирээл анх Манчестерт ирээл эндээс хойш жол байж байна. Зөв. За тэгээд та Манчестерт ирээд монгол хүүхдүүдтэй монгол хэлээ заадаг байгаа тийм ээ? Тий. Би өөрөө орслын мэрэгчлээ. 1993 онд одоо Кремийн Симферополитик сургуулийг орос хэлний хэл шинжээч мэрэгчлэр төгсөжсэн. Тэгээд тэрнээсээ хойш Монгол Улсын сургуульд багшилж агаад 2007 оноос 5 оноос энд ирээд ажиллаж байна. Тэгээд дунд нь бол бас Москвагийн багш их сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан. Ерөөсөө орос хэлний хүн л дээ. Тэгээд Манчестерт ирснээсээ хойш одоо хоёр баг маань ингээд бага насндаа ирсэн болохоор англиар хэлд ороод англиарын хоорондоо ярьцгаагаад ихсэн. Тэгэл тэдэртээ монгол хэл заая гээл. Тэгээ ингээд Манчестерт хараад тахт надаас өөр заах хүн чалга. Тэгэл монгол хэл зааж эхэлсэн. 2011 оноос эхлэв. Зөв. Таныг ирснээс хойш Их Британд дахь одоо монголчууд маань улам болсон уу? Ер нь тодорхой зүйлүүд бас өөрчлөгдсөн үү таны ажилласнаар? Тэгээ өөрчлөгдөлгүй яах вэ? Хүмүүс нь ингээл яваал ирээл очиод өөрчлөгдөд байгаа. Эхийн үедээ дандаа мастерт оюутнууд ирж суралцж исэн. Тэгээд тэд нар маань төгсөж яваад бас тэндээс үлдсэн хүмүүс ч бий. Тэгээд хэлний курсын залуучууд маш ихээр ирсэн. 2000 оны дундуур сүүлээр. Тэгээд тэд нар маань бас хоорондоо гэрлэх нь гэрлээд, гэр бүл болцоогоод, буцах нь буцаад. Тэгээд одоо бол ер нь оюутан явуулын хүн гэхээсээ илүү суурьшсан гэр бүлүүд маш их байна. Сайхан 30-аас 40 насны залуу гэр бүлүүд ихтэй. Бас миний үеийн ч бас тэгээд 60-аад 70-аад оныхан бас байгаа. Гэр бүлүүд суурьшсан. Манай монголчууд маань суурьшаад бас энэ суурьшсантай холбоотой яалтчгүй нэг толгомж байгаа асуудал бол бид нэр хүүхдтэй монгол хэл соёлоо сургах хүсэлтэй байгаа тийм ээ. Тэгэхээр та түрүүн хэлсэн 2011 оноос зааж эхэлсэн зүг үү? Тий 2011 оноос. Зөв. Тэгэхээр энэ хугацаанд одоо таны зааж байгаа монгол хэлний хичээл ямар хөтөлбөрөөр явдаг вэ? Одоо хэдэн насны хүүхдүүдэд их л заадаг вэ? Тэ энэ чинь бол онцлогтой л доо. Ер нь бол хүүхдүүдээ одоо монгол хэл заалгая гэж хандж байгаа эцэг эхчүүдийг харахад хүүхдийн нас бол нэг 6, 7, 8-аас эхлээл тэгэл 10 хэд настай хүүхдүүд хамрагддаг. Тэгээд харж байхад ер нь бол бага наснаас нь заасан дээр ялангуяа ярих сонсох хичээлийг бол цагаан толгой үзэхээс өмнө заачаад тэгээд цагаан толгой бичиг унших бичгээ заагаад эхлэх зүгээр юм байна гэж харагдаж байгаа. Тэгээд тэрнээс гадна бас хүүхдүүд чинь нөгөө нэг 15, 6 хүрээд эдний сургууль төгсөх шалгалт нь ихсдэг, ачаал нь эрс нэмэгддэг. Тийм болохоор тэрнээсээ өмнө монгол хэлнийхээ суурийг маш сайн тавиад өгчих хэрэгтэй юм шиг санагддаг. 14 наснаас өмнө. Зөв. Одоо манай гэр бүлийн хувьд ихэд бас Мөнхтия багшаараа 2 хүүхэдтэй монгол хэлний хичээлийг заалгаад анхны цагаан толгойг заалгаад явсан байгаа. Тэгэхээр хоёулаа ер нь энэ монгол хэл сурах тал дээр өнөөдөр хоорондоо харилцан яриад бас мэдээлэлээ хаваалцаад хүмүүст хүргээд яваа тийм ээ? Тийм байна. Тийм. За тэгэхээр таны бодлоор бид нэр монгол хэл зааж байгаа бас янз янзаар л зааж байгаа байх гэж бодож байна. Багш одоо зарим хотод маань одоо ингэ тань шиг багш нар байна. Зарим хотод багш нар байхгүй. Тэгэхээр эцэг эхчүүд зарим нь онлайн хичээл авч ийн, зарим нь өөрсдөө зааж ийн.
Тэгээд энэ дундаас ажиглахад бас ер нь бол бас монголоор сайн ярьдаг, бичдэг хүүхдүүд бас яг хичээл заахгүй бол бас төдийлөн олон байдаггүй тийм ээ. Тэгэхээр таны бодлоор одоо яг Их Британи дахь монголчуудад хүүхдийн монгол хэлний боловсрол тулгамдсан асуудал болсон уу? Та юу гэж бодож байна? Сүүлийн ялангуяа одоо сүүлийн би 11 онд энэ хэрэгцээг мэдрээ зааж эхэлж байсан. Яг тэр ихэнх үеийн хүүхдүүд бол Монголдоо бүр ингээд 10, 11, 12, 13, 14, 5 та болчоод ээж аваагаа дагаад ирсэн хүүхдүүд байсан. Тэднэрт бол нэг хэрэгцээ байгаагүй монгол хэлээрээ ингээд бүрэн төлөвшсөн. Тэгэхээр тэрнээс хойш одоо төрсэн хүүхдүүд маань эсвэл бүр багадаа ирсэн хүүхдүүд яг 2010 оноос эхлээл монгол хэл заах хэрэгцээ нэг гарч ирж байсан байхгүй юу. Гэхдээ тухайн үедээ эцэг эхчүүд бас ойлгож ирсэн, ухамсарлж ирсэн бас харьцангуй ямар байсан бол өөрсдөө бас эх орноосоо ирээд удаагүй байсан болохоор гэтэл одоо бол бүр энд төрж ингээд хэлд орсон, сургуульд орсон ийм 10-аас доош насны хүүхдүүд бол маш их болчлоо. Тэгээ ингээд яг одооноос тэгээд нөгөө өмнөх хүүхдүүд маань 11 онд нөгөө зааж эхэлжсэн заалгахыг хүсэжсэн яг эхэлжсэн тэр хүүхдүүд маань одоо насан туршид төрүүчээс оюутан болоод эхэлчлээ. Тэгээд одоо бол ээж аваад бол яг харж ин яг өөрсдийнхөө амьдрал дээр хүүхдүүдтэй монгол хэл заалгадаг байж заалгах юмсаа заалгах шиг шаардлагатай байсан байна гэдгийг айгу ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр сонирхол бол хэрэгцээ шаардлага бол маш их гарч эхэлж байгаа. Тийм хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар тэр хэмжээгээрээ ялангуяа одоо ковидоос хойш бол бас монгол хэлний заах төвшөнд их өөрчлөлт орсон. Нэгдүгээрт онлайнаар айгүй олон онлайн платформуд гараад ирлээ те энэ хэрэгцээгээ дагаад. Хоёрдугаарт бас хэлийн чандах монголчуудын холбооны дэргэд зөвлөлийн дэргэд боловсролын хорооноос Монголынхаа одоо төр нийгмийн одоо зохих байгууллагуудтай хамтраад үндэсний хэлний бодлогын зөвлөл, гадаад харилцааны яам, боловсролын яам, багш нарын мэргэжил дэвшлүүлэх институт тэртэй холбогдоод ингээд гадаадад монгол хэл зааж байгаа багш нартай сургалтууд явуулаад эхэлсэн. Яг тэр ковидын Zoom платформыг ашиглаад тий холбогдох боломж айгүй нээлттэй болсон учраас тэр бас боломж гарч ирсэн. Тэгээд түүний зэрэгцээ онлайн сургалтууд бас эхэлчлээ. Тэгэхээр нэг үеэ ботход бидний эхэлжсэн үеийг ботход одоо бол боломжууд маш нээлттэй нэгдсэн олон боломжтой болцсон. Тэгээд тэр хэмжээгээр цаашаа улам одоо хөгжих байх гэж бодож байгаа. Итгэлтэй байна. Зөв. Тэгэхээр бас харьцангуй ковид үеэс хойш бас Монголд байгаа багш нар байгууллагуудтай холбогдоод хамтарч ажиллаж эхэлсэн байна тийм үү? Тийм хамтарч ажиллаж эхэлсэн. Тэгээд хуваараач бас зааж байгаа зөндөө олон байгууллагууд байна шүү дээ. Одоо би бол яг ковид эхлэхийн өмнө манай монгол хэлний хичээл явж исэн байр газарт ороод бид нар сургалтаа зогсоосон. Тэгээд удалгүй ковид эхлээд тэгээд нөгөө Их Британи дахь монгол хэлний сургалтын төвгээд Янсан Живийн Болортоя багшийн байгуулсан энэ төвтэй хамтраад бид хоёр онлайн сургалтыг эхлүүлээд 2 жил маш амжилттай сайн зохион байгуулсан. Тэгээд тэрнээс хойш би бол аргэрийн асуудлаас болоод ингээд сургалтаа төр зогсоод Болортоя багш цаашаа Edu Elevation гэдэг сургалтын төв онлайн одоо хичээл цагаа явж байгаа. Тэрнээс гадна бас би монгол хүн гээд Германы багш нарын эхлүүлсэн онлайн сургалт байгаа. Унаг гэдээ бас сургалт явагдаад байдаг. Гэх мэтчлэн ингээд бас дэлхийн нийт тархан сурсан монголчуудынхаа монгол хүүхдүүдэд зориулсан сургалтын платформуд зөндөө болчлоо. Нэг үе яваадахад. Тийм, зөв. Тэгэхээр энэ дээр хоёр сэдв бодогдож байна. Нэгдүгээрт та онлайн платформ орчин үеийн хэрэгслүүдийг дурдсан тий. Тэгэхээр одоо жишээ нь та одоо манай хоёр хүүхдэд хичээл заахад одоо хажууд нь ингээ ажиглаж байхад яалтчгүй технологи одоо гар утас, таблет, тоглоом, видео тоглоом ашиглахаар хүүхдүүд илүү сайн сурч байна тий. Яг тэдний өөрийнх нь хэл дээр л гэсэн үг шүү сонирхлын дагуулаад. Тий. Тэгэхээр таны бас ашиглаж байгаа интерактив даалгаврууд компьютер дээр хийдэг, утсан дээр хийдэг даалгаврууд их илүү хүрэж байна. Нөгөө нэг ажигласан зүйл нь болохоор хүүхдүүд за ер нь монгол хэлж гэлтгүй ер нь
ковидын үеэр чинь бас хичээл онлайнаар орсон тий. Англи сургуулийн хичээл онлайнаар орсон. Ер нь онлайнаар орохоор хүүхдүүд хичээлээ анхаарч үзэх нь бас төдийлөн сайн байдаггүй. Яг ижлэхэн дата ер нь аль ч улсад гарсан болов гэж бодож байна. Тийм. Тэгэхээр тэр device ашиглах нь зөв байна. Гэхдээ бас ямар аргаар заах уу гэдэг нь бас чухал байна тий. Тий, яг чи одоо бидний хичээлийн явцыг анзаарсан бол би бичих даалгавар цаасан дээр хийх те зураг холбох ийм бичих даалгавруудыг өхөөс гадна хамт ингээд нөгөө хичээлийн заагаад гэрийн даалгаврыг интерактив даалгавраар өгөх. Тэгээ бас тэр цаасаа шинэ үгээ тогтоохдаг гэр бүлтэн тоглоом маягаар яаж те ингээд үгээ баттах уу гэд эцэг эхт нь бас ингээд заавартай хамтарч хийх даалгавартай өгдөг учраас хослуулж балансыг нь тааруулж явахад тохирно. Тийм байлээ. Ер нь тоглоомоор заахаар бас их хурж байлээ. Ялангуяа одоо хүүхдүүд групп болоод тэгээд тоглоомоор заахаар хоорондоо өрсөлдөх сэдэлтэй илүү бас сурах нь илүү төхөмтэй болт юм байлээ. Тийм. За үүнээс гадна одоо Их Британд байгаа хүүхдүүд маань та бас түрүүн дурдсан ер нь хэвчл хүүхдүүд маань бол бүгдээрээ англиар маш цэвэр чөлөөтэй унган ярьж байгаа тийм ээ. Ер нь ихэвчлэн миний ажигласнаар бол ихэнх хүүхдүүд маань унган хэл нь англи хэл болж байх шиг харагдаж байна. Танд тэгж ажиглагдсан уу? Харамсалтай тийм л дээ. Харамсалтай тийм. Тэгтээ ер нь бол ийм хоёр хэл олон хэлтэй хүн гэжтэй ярьдаг. Тэр нь бол насанд хүрсэн хойноо өөрөө зорилготойгоор гадаад хэлийг сураад тодорхой мэргэжил өөрийнхөө одоо ажилдаа ашиглаад ингээд амьдралдаа ашиглаад явдаг хүмүүс юм шүү дээ. Тэр нь бол гадаад хэлтэй хүн баггүй юу? Гэтэл манай хүүхдүүдийн хувьд бол энэ хос хэлтэн гэдэг ойлголт руу ороо явчихж байгаа. Хос хэлтэн гэдэг бол хоёр хэлийг багасаа хоёр ба түүнээс дээш хэлийг багасаа унган юм шиг эзэмшсэн тийм хүмүүсийг бол хос хэлтэн гэж ярьж байгаа. Тэгээд өв хэлтэн гэсэн бас ойлголт гарч ирсэн. Тэр нь юу гэхээр нөгөө өвөг дээдсийнх нь ээж аавынх нь одоо гарал үүслийг авч явж байгаа энэ хэлийг нь өв хэл гээд тий. Тэгэхээр Монголд энэ гадаад амьдарч байгаа ялангуяа Англид амьдарч байгаа хүүхдүүдийн хувьд бол монгол хэл нь өв хэл, англи хэл нь бол одоо сураад явж байгаа. Тэгээд зэрэгцүүлээд сурах боломжтой, хос хэлтэй болж өсөх бүрэн боломжтой ийм орчинд өсөж байгаа байхгүй юу? Хос хэлтэн болох. Тэгэхээр дэлхий дээр бол хос хэлтэй хүмүүс улс үндэстэнгүүд одоо зөндөө болчлоо шүү дээ. Одоо дурдах юм бол Европ төр чигээрээ хос хэлтэй. Хоёроос дээш хэлээр ярьцгаадаг тий. Энтхийг байна тий. Төрийн хэл нь англи хэл байдаг. Олон хэл бусад олон хэлээ мэддэг. Тэгэд ийм хос хэлтэй хүмүүс маш гараад ирсэн. Одоо Англид амьдарч байгаа хүмүүсийг харахад л гэхдээ чинь одоо энэ Пакистан энтхийг ийм лалын шашинтай энэ хүмүүсийн хүүхдүүд бол хос хэлтэй өсөж чинь өөрийнхөө хэлийг аягүй сайн мэддэг. Хятад хүмүүс бас хүүхдээ хос хэлтэй өсөж чинь хятадаараа чөлөөтэй ярьдаг. Ийшээ орж аав ээжтэй хятадаар яриад ийшээ хараад англиар чөлөөтэй ингээ хоёр хэлний хооронд хөрвдөг. Польшууд бас миний анзаарснаар тийм байдаг. Хос хэлтэй. Тэгэхээр Монгол хүүхдүүд бол нь бас тэгж өсөх боломжтой. Тэгтээ тэгж чадахгүй байна. Тийм. Англи хэл нь шууд давмгаалаад байна. Тэгэхээр энэ тал дээр ээж аавуудад айгүй бас мэдэх зөвлөгөө хэрэгтэй болов гэж бас би бодод байдаг байхгүй юу? Тийм, яг яаж хүүхдээ хосолтой өсгөх вэ? Тийм, тантай яг санал нийлж байна. Бид нар бол эцэг эхчүүдийн хувьд яг хос хэлтэн болгож өсгөх сонирхол байдаг. Миний хувьд бол хос хэлтэн болгох тийм зорилготой. Гэхдээ бас тодорхой бас оройтсон бас асуудал байгаа. Англи хэл хэтэрхий давмгаалсан үед нь оройтож бас монгол хэлээ зааж эхэлсэн бас асуудал байгаа. Тэгээд энэ дээрээ бас эцэг эхчүүд маань бас бодгол зүйл гэж бодож байна. Яг тэгвэл энэ нэг асуудал байна тий. Яг хос хэлтэн болохдоо ямар хоёр хэл вэ гэдэгт бас асуудал байна тий. За бидний хувьд бол англи монгол. Тэнгүүд англи хэл өөрөө ямар хэл вүлээ, ямар их материалтай
бидний одоо зурагт ямар хэл дээр гардаг вүлээ? Тий. YouTube гар утас ямар хэл дээр байдаг вүлээ те? Шууд давмгаална. Монгол хэл дээр материал байдаг уу? Бидний зурагт одоо гар утас монгол хэл дээр байдаггүй гэд бодоод эхлэхэд одоо газар тэнгэр шиг болоод шүү дээ өмнөд тийм. Тийм шүү дээ. Тэгэхээр эцэг эхийн үүрэг айгүй чухал. Одоо ингээд хүүхдүүдийг харж байхад монголоор сайн ярьж байгаа хүүхдүүдийг харахаар гэрт нь эмээ өвгөн байдаг. Аль эсвэл ээж нь гэртээ хүүхдээ хардаг. Эсвэл монгол руу айгүй ойр ойрхон явдаг. Ийм хүүхдүүд бол бас монголоор хэлдэг байна. Одоо монгол хэл гэдэг чинь ахуйн ойр зургийн ээж автайгаа ингээд өдөр тутмын харилцаагаа ингээд хөрхөн монголоор харилцдаг. Ийм болцсон байна. Тэгэхээр юу харуулж байгаа нэхэр ерөөсөө тэр гэр бүлийн юу онцлог ба шүү дээ. Тэгээд ээж аав нь бас цаг зарцуулах хэрэгтэй гэсэн үг. Тэр би энэ тал дээр одоо ээж аавд яг чисээ оройтчлаа гэж ярьж байна. Оройтоогүй. Та хоёрын хувьд бол ялангуяа ээж аав нь хоёулаа монгол хүмүүс бол бас даваа талтай. Хоорондоо монголоор ярьж байхад хүүхэд ингээд инпут буюу ингээд тэр мэдээлэл дотор яваал тэр аваад байгаа байхгүй хүүхэд өөрөө. Тэгж явж байгаад яг хичээл заагаад эхлэхээр хурдан сайжирч штт. Тий. Гоо бэлэг ямар хурдан сайжир ерөөсөө нэг 3 сар болоход л шууд ингээд айгүй хурдан сайжир явчихж байгаа байхгүй. Эн чинь бол тэр инпут байгаад байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр хамаагүй ер нь бол ингээд сургалтанд системтэйгээр хамруулах бол маш чухал. Хин хинд нь монголоор ярих сэтэл болж өгдөг. Тэгээд тэр системтэй мэдлэг ингээ үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр сургалт бол яалтчгүй маш чухал. Тэгээд дээрэс нь эцэг монголоор дандаа ярьж явах хэрэгтэй. Тэгэд оройтсон гэж ярьж байна. Тийм болохоор яг ээж аав нь монгол хүмүүсийн хувьд бол оройтойх бас юм гайгүй. Авж жаахан цаг орж л илүү хичээл зүтгэл орох болохоос шүү дээ. Тэгэхээр хизээч оройтохгүй. Тий, оройтохгүй. Гэж хэлнэ. Тэгтээ нэг талаасаа бас оройтсон. Яагаад тэгэхээр одоо орчин үед чинь нөгөө нэг тарих судлал амар хөгжиж байна. Тарих сэтгэц хэл шинжилэл гээд бүхэл бүтэн салбар гараад ирсэн байна. Тэгэхээр одоо юу ярьж байгаа нөхөр ерөөсө 2-5 нас бол хүний тарих хэл сурахад зориулагддаг юм байна. Тэгээ хэлний одоо акцент гэдэг юм чи суудаг юм байна. 2-5 наснд энэ өвөөлгөө эргэтний чинь булчин одоо хүнийг ярихад 100 гаруй булчин оролцдог гэж байгаа байхгүй юу? Энэ булчин чинь суун хөгжин энэ чи акцентыг суулгаж байгаа. Тийм болохоор 2-5 наснда л жинхэнэ монгол хэлээрээ одоо ярьж чадах тарих монгол хэлийг жинхэнэ одоо унган сурах боломж нь 2-5 наснд байна. Тэгэхээр энэ боломжийг ашиглаж ерөөсөө алдаж болохгүй. Тэгэд ч бас хүүхдүүд нөгөө нэг сургуулийн өмнөх одоо бэлтгэл анги 4 настайгаас эхэлдэг штэ ангилд. Тэр болтлоо хүүхд ээжтэйгээ гэртээ их байдаг байхгүй. Тэр энэ үед нь ээж нь ерөөсөө л англиар нэг ч үг хэлэхгүй л монголоор хүүхдтэй харьцах хэрэгтэй. Тэгээд нэг саяхан болтлоо ямар үзэл бодол байсан гэхээр хүүхдийг ингээд 2 хэл юм уу 2-оос дээш хэлтэй орчинд ингээд байлгахаар ингээд ийм тарих ингээд конфьюз болоод учраа олохгүй ингээд бодлоод хүүхдийн хөгжил хоцрогдно хэлд удаан орно гэж үзчихсэн. Гэтэл энэ бол яг одоо тарих ингээд судлал хөгжөөд эхлэхээр чи энэ бол тийм биш юм байна. Магадгүй тэр хүүхдийн гаргаж хэлэх процесс нь хожуу байх боловч дотроо тархины хөгжил бол амар сайн явагдчихэд юм байна гэж батлаад байгаа. Тэгэхээр жоохон тийм юмд яарад те энэ ингээд хэлд орохгүй нэ. Одоо яана англи сургуульд ороод ингээд юм ойлгохгүй ойлгох вэ гэдэг юмнасаа болоод англи хэлийг ингээд нөгөө encourage хийгээд эхэлчихдэг. Тий, эцэг эхчүүд нь англиар яриад эхэлдэг. Тийм, тэгээд энэ боломжийг айгүй торгон боломжийг алддаг талтай. Яг зөв тантай 100% санал нийлж байна. Сургуульд орохоос өмнө бас 2-5 нас гэдэг одоо манай эцэг эхчүүдийн хувьд алдаж болохгүй юм тийм боломж тий. Тэ монголоор ярих хэвээр. Шууд тэр сургуульд орохоос өмнө бол монгол юмаа сонсгоод монголоор яриад монгол дуу бүжгийг заагаад ингээ хүүхдээ монголоор яриулаад эхэлчих. Тэгэл тэр хүүхд зөв юм хэлчин ингээд өдөр тутмынхаа командыг ойлгоод ээж автагаа гарын орой гэдгээ ойлголцоод ингээд эхлэв шүү дээ. Тийм зөв. Бас их амаргүй тийм ээ. Та дурдсан тархины ажиллагаа
хоёр хэл сурж байгаа үед таны яг ярьж байгаагаар юу болж байгаа гэхээр хүүхэд тархиндаа бол хоёр хэлийг боловсруулад магадгүй нэг хэлтэй хүнээс илүү их юм тархин илүү их ачаалж байгаа. Гэхдээ нэг гаргаж хэлэхтэй асуудалтай болчдөг тий. Яг нэг 2-3 нас ялангуяа манай эцэгчүүд мэдэндээ хүүхэд нь ярихгүй болохоор санаа зовоод эхэлдэг тий. Манай үеийн хүүхдүүд нь ярьж яхад англиар ч юм уу ярьж яхад тий. Манай хүүхэд монголч байхгүй, англич байхгүй. Тэгээ дээрэс нь стресстэй болж ийн гэдэг асуудал үүсээд эцэгчүүд маань ер нь за гэртээ англиар багаар англиар ярьж эхлээд яванда нэг мэдхэд нөгөө хүүхэд англиар хэлд ороод монгол хэлээ бас төдийлөн ярихгүй ойлгоц нь бас тодорхой хэмжээнд ойлгох байдал нь хойшлоод эхэлдэг тий. Тэгэхээр энэ дээр одоо бид нэр анхаарах хэрэгтэй байна шүү дээ. Тий, энэ дээр анхаарах хэрэгтэй. Тэгэд эн чинь нөгөө нэг даалд ухамсарч гээд хүмүүс яриад байдаг. Цаанаасаа ингээд хүнд чинь өнөөдөр яг ямар хэлээр хэлд орж ин тэр хэл нь онгон болоод ерөнхийдөө төлөвшөлт нь нөлөөлнө гэж үздэг нэг хэсэг байна л да. Хүн бол нийгмийн амьтан учраас тэр нөлөөн дотор ингээд ороо явчихна. Тэгээд ингээд цэвэр англи хүн болоо явчихна шиг тийм үү те. Гэтэл тэр даалд хүний генээр дамжиж ирсэн мэдээлэл чи аль нэг насан дээр ирээд хүнд ийм тэр хооронд чи ийм зөрчилдөөн үүсэх тал ихтэй. Ялангуяа сэтгэл зүйн, сэтгцийн зөрчилдөөн үүсэх юм байна гэдгийг бас эзэр чинь ингээд яриад байгаа. Тэгэд ялангуяа Шведэд бол хүүхдийг өв хэлийг сурахыг улс төрөөс дэмжиж багш нараар нь хангадаг. 10 жилийн сургуульд нь. Одоо Монгол багш нар ерөнхий боловсролын сургуульд нь ажилладаг. Нэг хүүхэд ч очиж монгол хэл заадаг. Монгол багш Шведэд байгаа монгол хүүхдэд очиж монгол хэл заадаг гэсэн тийм. Тэгэхээр энэ ийм тэр тийм үндсэлтэй ер нь байгаа байхгүй юу? Тэгээд бас их сонирхолтой нэг тийм жишээ уншижсэн юу гэхээр одоо Америкт байгаа хятадуудын 3-4 дэх үеийнхэн хүүхдүүд ялангуяа хятад хэлээ Харвардын хятад хэлний ангид хятадууд нь их байдаг. Тэр чинь ингээд өөрийнхөө хэлийг сурах одоо их хэлээ эзэмшихтэй бүр төгс сайн эзэмшихийг хүсэж байгаа тэр хүсэл тэмүүлэл асар их байна гэсэн үг шүү дээ. Тийм, хоёулаа бас яг энэ одоо хятад хүмүүс яагаад хятад хэлээр одоо их сургууль сурж байгаа, англи хүмүүс яагаад их сургуульд англи хэл сурж байгаа бас удахгүй нэг бас сэдв болгож ярэ те. Одоо 2-5 настай хүүхдүүд төр хоёулаа түрүүн ярьсан зөвлөгөө бол монгол хэлээрээ сайн ярьж хийж байна те. Тэгэхээр одоо яг бодит байдал дээр бол манай эцэг эхчүүд бас сайн мэдж явах асуудал их бас амаргүй л байдаг л та. Хүүхэд цаанаасаа бас англи хэлийгээ бас илүү сонгох гээд өөрөө хандаад байдаг. Монгол эцэг эхчүүд нь монголоор ярьсан ч гэсэн энэ дэр одоо миний бодлоор бол магадгүй юу түлхэж болоод байна гэхээр н орчин бусад хүмүүс мэдээж англиар ярина. Зурагт асаахад англиар гарч идэг. Яг түрүүний ярьсан шиг бас device гар утас таблетаа онгоолгонгод бүх юм англи хэл дээр байдаг тий. Тэрэн дээр бас англи хэл ийм давмгай байна гэдэгс бид нар бас хоошоо суухаас илүү бас боломж байдаг юм байна. Энийг би бас хэдэн жилийн өмнө мэддэггүй байсан. Сүүлийн үед бас сайн мэддэг болж байгаа. Бас хүмүүстэй энийг хуваалцдаг болж байгаа. Энэ маань юу гэхээр харьцангуй одоо монгол контентууд их болсон байна. Монгол хүүхэлдэйн кинонууд их гардаг болсон байна. Олон янзаараа дээрэс нь видео тоглоом одоо Монголын YouTube сувгууд тий хүүхэлдэйн киноноос гадна одоо Gramix гэл манай монголчууд их сайн мэддэг тий тоглоом тоглодог залуу байдаг байхгүй юу? Монгол хэлээр тоглодог. Сүүлийн үед одоо манайх гэртээ гэхэд жишээ нь тоглодог тоглоом нь монгол хэлний сонголттой. Тоглоом нь монгол хэлээр тоглолдог болсон. Оо за. Тэгэхээр бас гих мэтлэн ер нь энэ орчин дээрээ ажиллах хэрэгтэй мөлий. Тий. Та хоёр чинь технологийн хүмүүс учраас энийг айгүй сайн мэдэрч залуучууд их байгаа шүү дээ одоо тий. Тэгээ тэрийг одоо яг монгол хэлний мэргэжлийн багш нартайгаа холбоод нэг юм нийлээд гоё хэлний контентууд хийвэл бас гоё. Тий, ер нь бас хийж байгаа. Тий. Энэ талаараа бас энэ бичлэгний доор линкүүдийг оруулж болно. Бид нэр одоо монгол номнууд хүүхдүүдэд маш уншихад амархан. Одоо англи 3-4 настай хүүхдүүд уншдаг ном маш энгийн хүүхдтэй байдаг те. Харьцуулаад монголоос ном авчрангууд жоохон төвөгтэй хүүхдтэй байдаг байхгүй юу? Тий. Тэгэхээр яг энэ чиглэл дээр нь одоо бид нэр маш амархан хүүхдтэй монгол номнуудыг одоо iPad-н дээр унших боломжтой болгож гаргасан байгаа. Тэгээ одоо номныхоо дог
нэмээд явж байгаа. Дээрээс нь бас тэр нэг интерактив тоглоомуудыг бас бэлтэж байгаа. Тэгээд энэ бүхнийгээ бас эцэг эхчүүд тэр яста хэрэгтэй тийм. Чи би харсан л да чиний reading аппликейшнийг. Тэр номоо чи өөрөө зохиогоод байна уу? Одоогийн байдлаар өөрөө зохиогоод байгаа. Тийм баха тийх өөр. Тэгээд төлөвлөгөөний дагуу бол одоо яг ном зохиодог хүмүүсээс тодорхой номыг нэмлээд ном худалдаж авъя гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Тэгвэл илүү олон номтой байна. Эднийг чи их сонин штэ ингээд одоо монгол үлгэрийг жишээ нь хэлбэршуулаад бас хүүхдийн тухайн төвшний хэлэнд тохируулаад ярьж болно. Тэгээд Шекспирийг хэтчил 4-5 төвшнөр байдаг. Яг зөв. Одоо бүр яг ихээрээ байна шүү дээ. Яг эртний тэр англи хэл оролцсон. Шекспирийн үеийн хэл оролцсон батууд байна. Гэтэл бүр 8-аас 10 настай хүүхдүүдэд зориулсан Шекспирийн бүх зохиол байна шүү дээ. Аа, яг зөв. Тэгэхээр энэ хоёрын хооронд ч айгүй олон төвшнөр байгаа байхгүй. Тэгээд адаптированный текст гэж ярьдаг те. Адаптировать хийх. Адапташн хийх те. Тэгэхээр эн чинь бас нэг айгүй тийм нарийн бас хэл шинжиллийн нэг салбар л да. Тэгэхээр яг тэгж бүр ингээд Монголынхаа уран зохиолуудыг, үлгэр домгуудыг ингэж хөрвүүлж болж байгаа байхгүй. Одоохондоо тийм бол байхгүй. Яг л тухайн үлгэрээ нөгөө үгнүүдийг яг ашиглаад буулгацсан л байгаад байгаа. Тийм, ер нь тийм байгаа. Яг энэ дээр бас одоо манай аппликейшн хийж байгаа баг яг энэ дээр бас ажиллаж эхэлж байгаа. Тийм байна. Тэгээ бусад хүмүүс маань бас ижил төстэй контентууд бүтээх болов гэж бодож байна. Одоо жишээ нь одоо болдоггүй бороо гүнгийн үлгэр яг одоо англид амьдарч байгаа хүүхдэд уншихад бол 4 настай ч юм уу 5 настай 6 настай 7 8 настай хүүхд уншихад бас нэлээд төвхтэй хүүхд. Тэнгүүд яг ижилхэн контентыг хэлбэршүүлсэн үгээр оруулж болж байгаа байхгүй тийм ээ. Тийм. Тэгээд насны англиар нь яг таны хэлсэн шиг одоо 10-аас 12 настай хүүхдингүүд үгнийхээ сонголтыг дахиад өөрчилж болдог тийм. Тийм. Тэгээ ялангуяа тэг үлгэр сонгоё гэвэл ахын үлгэрээсээ илүү амьтны үлгэрүүд нэг хөөрхөн. Угаасаа л хүүхдүүд ч амьтанд хайртай. Тэгээ амьтны үлгэрүүд нь хөөрхөн байдаг. Монголын эхлээс сонгуул харж агаад. Зөв. Тэгэхээр одоо ер нь бол харьцангуй эцэг эхчүүдэд түрүүний ярьсан шиг бас контентууд байдаг болсон шүү. Тэгэхээр та бүхэн маань хайгаад үзээрэй. Бүр телевизээрээ хүртэл одоо Монголын кабелийг гаргах боломжтой болсон гэдэг би саяхан харсан. Go Sky Plus илүү Go Plus гэдэг үйлчилгээ одоо нэг телевиз залгадаг ухаалаг төхөөрөмж байдаг шүү дээ. Тэр түгээр дамжуулаад Монгол сувгууд гарах боломжтой болсон. Нэг үе бодоход үнэхээр гоё болж чинь тий. Тэгэхээр яг л энэ бүхнийг ашиглавал бид нэр хос хилтэн хүүхдүүдэд гаргаж ирэх боломжтой болох нь тий. Тий. Ерөөсөө энэ боломжийг ашиглаж алдаж болохгүй. Яагаад тэгэхээр бас их сонирхолтой судалгаа байдгийн байлээ. Одоо нөгөө нэг хөгшрөөд зөнөх өвчин тусна шүү дээ. Тэгэхэд чинь хүн ерөөсөө бага насныхаа ямиг мартдаггүй. Хамгийн сүүлд мартдаг. гэж байгаа. Бүр анх одоо их хэлн үлддэг. Очноо олон гадаад хэл мэддэг байлаа гэхэд яг онгон хэлн их хэлн үлдэж явах жишээтэй тий. Тэгэхээр энэ бол хүүхдтэд өгж байгаа бас айгүй том өв юм шүү. Их хэлээ монгол хүүхдүүд монгол хэлээ сурах нь гэж. Тэгээд бас нэг сонирхолтой юм нь одоо аав нь ээж нь гадаад хүн бол яах вэ? Тэр чинь бас өөр хамаагүй илүү нөгөө таланд хамгаална шүү дээ. Тэгээ гадаад орнд амьдарч хахад. Гэтэл тийм хүүхэд бүр 3-4 хэлээ сурах боломжтой. Нэгэн зэрэг гэж бас ойлгож байна. Тийм жишээнүүд ч байна амьдрал дээрээ. Тэгэд Москвад намайг сурж байхад ийм зар байдаг байсан. 2-5 настай хүүхдэд 5 хэл заана. Гэт. Нэг хүн 5 хэл заах. Нэг хүүхдэд 5 хэл заана гэд. Тэгээ би тэрлээ ноцтойч асууж исэн байхгүй. Та нар яаж заадгийг ямар ч тайм бэ гэдгсэн чинь угаасаа нэг багшд нэг хэлийг л оноодог юм байна. Тэгэл тэр багш зөвхөн тэр хэлээрээ л ярина. Тэгэхээр хүүхдийн тарих яах вэ гэхээр 5 өөр хэлээр ярьж сурах боломжтой. Тэр багштай ингээ юм тархинд ассоциац үүсгээд
Тэгэл тэр багштай бол тэр хэлээрээ ярьдаг. Тэгэхээр яг энэ бол амьдрал дээр яг болоод байгаа байхгүй юу? Одоо хятад хүмүүс байлаа гэж англи хэлийг айгүй тэр болгон сайн сурдаггүй шүү дээ, тий. Ялангуяа насанд хүрсэн оноо ирсэн хүмүүс бол айгүй муу ярьдаг. Бас тэгэл ээж аав руугаа угаасаа хараад хятадаар ярина. Хүүхэд нь тий. Гадагшаага англи хүнтэй монголоор ярина. Юу англиар ярина. Тэрэн шиг яг монгол хүүхдүүд ч гэсэн өвөө эмээ гэртээ байдаг хүмүүс угаасаа өвөө эмээтэйгээ монголоор ярина. Энд чинь ингээд яг тархинд нь ингээд шууд оноочж байгаа байхгүй юу? А гэхдээ энэ дунд хэрвээ ээж аав нь ямар нэгэн англи үг оруулаад яарсан үедээ ч юм уу те англиар команд өгөөд эхлэх юм бол тарих шууд яах вэ? Англи болох юм байна гэж бодоод эхэлчихдэг те. Хичээхэ бол тийм айгуу тийм амархан юм руугаа гол нь явах юм хандлагатай. Ер нь бол тэгэхээр тэр дээрээ л яг чанга байж чадах юм бол хүүхэд чинь 3, 4, 5 eel зэрэг сурах боломжтой юм байна. Тэгээд ер нь бол одоо ингээд 2-5 наснд хүний тархины бүх эсүүд бүрэлдээд хөгжлийн суурин тавигдчихдаг. Тийм тархинд байгаа тархины тэр хэсгүүд ээ шүү дээ. Тэрний хооронд тэр бүх хэсгүүдийн хөгжил тэнд явагдчихж байгаа байхгүй. Гол нь энэ амьдрал дээр юу үүсдэг вэхээр тэр хоорондох синапсисууд нь л ургаж идэг юм байна. Тэгэхээр айгүй ийм яг тогтмол ингээд байнгын ийм одоо монголоор яриад байгаа юм бол тэр тархины эсийн англи хэлийг авж байгаа эдгээр чинь хоорондоо ингээд уялдах тэр холбох тэр синапсисууд нь ургаад байна гэсэн үг байхгүй. Тэгээд ийм чухал процессыг алдаж олдгоо. Тийм учраас альва улс үндэстэн ерөөс сургуулийн өмнөх насны сургалт гэдэг дээр маш чухал анхаарал хандуулж байдаг. Бага боловсрал гэдэг бол ерөөсөө тэр хүний бага боловсролын суурин дээр л бусад боловсрал баригдана. Барилгын суурил гэсэн үг. Тэр нь бол амар чухал байдаг юм байна л. Зөв. Тэгэхээр одоо олон хэлтэй болж өсгөд энэ бүх зүйл чухал байх нь тийм ээ. Тархины хөгжил. Түрүүн хоёулаа нэг хальт дуртаад өнгөрсөн сэдв. Та Америкт байгаа хятадууд Харвардын их сургуульд хятад хэлээ сурж гин гэж ярьсан тийм. Тий, хятадны ангид хятад хүүхдүүд оюутнууд нь илүү ямар учиртай байна гэсэн үг тэгэхээр. Эн чинь нөгөө нэг цаана ген ажиллаж штэ. Генетик ажиллаж байна тий. Тэр чинь трийгээ сайн суръя л гэж л одоо бодож штэ. Тэгээд хүсэл нь тэнд байна. Тэрүүгээрээ удирдуулж байна. Тийм бах те нэгдүгээрт бас хятад хэлний судлал гэсэн салбар бас тодорхой хэмжээнд өндөр байгаа х тийм ээ. Бас тийм хүрээлэл нэх байгаа. За тэр ойлгомжтой. Нөгөө талаас одоо бас яг адилхан англи хэл сурдаг шүү дээ. Их сургуульд ороод англи хүмүүс нь англи хэл сурдаг тийм. Бас нэг миний ажигласнаар бас нийгмийн шинжлэх ухаан ялангуяа бас улс төрийн салбарын хүмүүсийн намтрыг харахаар их сургуультай англи хэл сурж байсан гэж үздэг. Тий. Тэр нь одоо бид нараар бол Монгол их сургууль орохтой Монгол хэлний англи эрдэмтэдсэн дээр шүү дээ тий. Тийм. Тэгэхээр одоо тэр хүн англи хүн одоо англи хэл нь муу болохоор англи хэлний сургуультанд орж ийн үү? Юу гэсэн үг? Таны бодлоор юу гэсэн үг вэ? Тэр хэл яриа гэдэг бол хэл гэдэг бол харилцааны хэрэглүүр нэг талаасаа нөгөө талаасаа тэр процессыг судлах тэрийг төгс эзэмших. Тэгэд энийг бичгийн болоод хэлчин бол ерөөсөн маш олон янз юм байна. Ял байна шүү дээ. Тэг ярианы хэл гэж байна, бичгийн хэл гэж байна. Тэгээд түүх бүр одоо түүхэн хэл шинжилэл гэж байна. Тэгэд хэл гэдэг бол өөрөө түүхийг тээгч. Одоо бид нар газар ухаал археологийн олдврыг илрүүлээл судлаал тэдэн жилийн өмнө ийм байжээ. Яг энэ нутаг дээр ийм хүмүүс одоо оршин тогтнож ижээ. Ийм одоо нийгмийн харилцаатай ийм одоо улсыг байгуулж ижээ гэл ингээл үздэг. Археолог газараа ухаж тий. Тэгвэл хэл болвол яг археолог гэсэн үг. Хэлийг ухаад л тэгэл тэр улсын түүхийг амьлуулдаг байхгүй юу? Соёл гарч ирдэг. Соёл гарч ирдэг. Тэгэхээр монгол хэл чинь бас эртний одоо уламжлалтай хэл, эртний хэл. Англи бол харьцангуй шинэ хэл шүү дээ. Одоо Шекспирийн үед яг ингээд орчин үеийн англи хэлийг бий болсон тий. 15 дугаар 16 дугаар зуун тий. Гэтэл монгол хэл бол эртний хэл ахгүй юу? Тэгээ тийм учраас эртний хэл учраас энд чинь одоо түрэг үгнүүд их байна.
бүр эртний монгол үгнүүд гээл те аль нь тэгэл уйгур үгнүүд их байна, төвд үгнүүд их байна, хятад үгнүүд их байна. Эн чи яг сурвалжаар ингээл хөөгд үзэх юм бол хэдгээр зууны үеэс энэ үг хэрэглэгдээд эхэлж вэ гээл тэгэхээр тэгвэл бид нар чи энэ улстай ийм харилцаатай байжээ. Эндээс одоо энэ харилцаа одоо дайн байлдаантай байсан учраас энэ үгнүүд орж ирсэн байна ч гэх юм. Ингээд хэл бол ерөөсөө л түүхийн археологийн олдвор л гэсэн үг. Зөв. Тэрийг бол гайхамшигтай хэлийг сайн судлана гэдэг бол хязгааргүй. Тэр өөрийнхөө их хэлийг судалж гин гэсэн үг тийм. Тэр бас нөгөө талаас ийм байж болох юм тийм. Хэл бол соёлыг тээх хамгийн том арга хэрэгсэлтэй. Одоо монгол соёлыг монгол хэл дагуулж тээж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо англи хүмүүс англи хэлээр сураад байгаа нь өөрийнхөө английнхаа өв соёлыг одоо тээгч болж гинэ гэж бас ойлгож байна. Тэгээд харилцааны хэрэглэл учраас англи хэлийг төвс эзэмшсэн хүмүүс ч одоо энэ нийгмийн харилцааг авч явж штэ. Хууль тогтоомжийг нэг ширхэгч үг үсгийн тий ингээд алдааг үгээр тэрийг бичнэ. Хэвлэл мэдээлэл хамгийн одоо зөв сайнаар хамгийн төгс хэлээр ярьж тэр нийгмийн нэг төвшөнд ингэж чирж авч явна тий. Хэлийг чирж авч явна. Тэгэхээр энэ бүхний чинь маш сайн судалсан хүмүүс л хийн штэ. Тэгэхээр тийм учраас яалтчгүй төр нийгмийн зүтгэлтнүүд, хуулийн салбарынхан шүүгч нар тэгээд энэ хэвлэл мэдээллийнхэн бол тухайн орныхоо хэлийг шууд ихтэй сургуулийн түвшинд судална. Зөв. Тэгэхээр одоо Английн нийгмийн лидерүүд ягаад их сургуульд англи хэл сураад байгаа шалтгаан тэр байх нь тий. Тэгэхээр монгол хүүхдүүд маань монгол хэлээ сурж гин, монгол соёлоо сурж гин гэдэг маань монгол хэл соёлынхоо өв тээгч болоод цаашдаа одоо Монголынхоо нийгэмд Монголдо очиод өөрсдийн байр суурьтай нийгэмд оролцоотой байх үндэс суурь нь болж өгч гин гэсэн үг тийм ээ. Тэгээ яалтчгүй одоо Монголынхоо нэг хэсэг болох одоо монгол хэл заашгүй чухал үүрэгтэй. Тэгээд ер нь бол хүн нөгөө сайн ойлгодог юм аа хүн ч ойлгож хайрлж хүндэлж яадаг ойлгохгүй юм аа бол хүн ингээд яг цонхны цаанаас зоопарк юм үзэж байгаа юм шиг ингээл өнгөрөн шүү дээ. Тэгэхээр яг гадаад хэл бол тийм. Би бол жишээ нь өөрөө нөгөө орос хэлийг сурсан хүн учраас орос хэлийг бүр түүхтэй ингээд эртний славян хэл, эртний орос хэлгээд тэгээд түүхэн хэл шинжилгүүднээс сурсан болохоор бас оросыг сайн ойлгодог гэж боддог. Яг тэр шиг монгол хэлээ монгол хүүхдүүд маань сайн мэдэх юм бол Монголынхоо өв соёлыг, түүхийг ойлгож хүндэлж яан шүү дээ. Тэгээд түүхээ сайн мэддэг хүн бол тийм амархан одоо үзэл бодол нь өөрчлөгдөд байхгүй. Тэгээд бас их орноо хайрлна, их орногоо хөгжилд хувь нэмэр оруулах юмсан гэдэг хүсэл сэтгэлтэй болно гэж боддог. Тийм. Тэгэхээр эцэг эхчүүд маань ч гэсэн бас ер нь хүүхдэд хос хэлтэй төдийгүй Их Британи одоо манай Их Британи дахь монголчуудын хувьд ч тийм ээ. Их Британи Монголынхоо нийгэмд аль алид нь оролцоотой хүн болоосоо гэж хүсдэг болоо гэж бодож байна. Тэгэхээр их хэл маань одоо тийм чухал зүйл байх нь шүү дээ. Тий, заашгүй. Эхлээ сурах хэрэгтэй. Тийм тэгэлгүй яах вэ? Тий, тэгээд тэр чинь бас нөгөө нэг сэтгэл зүйн шинжилгээний сэтгэл зүйн талаасаа ч гэсэн хүүхдийн тэр цаана байгаа тэр гарал үүслэл тэр ген дээр нь бичигдсэн байгаа тэр зүйл чинь аль нэг насанд нь заавал тэр хүүхд тэр гарч ирдэг сонирхлын татдаг тий. Тэгэлгүй яах вэ? Бид нарт бас яг тэгж анзаарагддаг шүү. Зөв. Их Британи дахь монголчууд маань бас энд суурьшаад олон жил болж байна. Мөн цаашдаа ч бас Их Британи дахь одоо монголчууд гэдэг community байх болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэ community-гийн хувьд цаашдаа яавал зүгээр вэ гэж та боддог вэ? Тэгээ Монголтойгоо холбоотой байгаасаа тэр гол холбоо нь бол их хэл нь олно. Одоо бол бид нар дөнгөж 2 дахь 3 дахь үеэл руугаа орж эхэлж байна шүү дээ. Одоо нөгөө энд төрсэн хүүхдүүд маань ерөнхийдөө энд бага насндаа ирсэн хүүхдүүд маань одоо сургуулаа төгсөөд амьдралаа зохиогоод өр хүүхэд нь гараад эхэлсэн. Тэгэхээр стил энэ 2 дугаар үе дээрээ л явж байгаа байхгүй юу? Бага насндаа ирсэн болохоор гэтэл
энэ төрсөн хүүхдүүд маань одоо яг өсвөр насны дээр ирээд одоо томроод эхэлж байна тий. Тэгэхээр 3 дугаар үе рүүгээ бид нар шилжих гэж байна. Тэгэхээр энэ Монголтойгоо холбогдох энэ нүдэнд харагдахгүй энэ холбоо чинь одоохондоо бол ингээд тасралтгүй үргэлжилж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ үе дээрээ бид нар одоо Монголынхаа community-г суурин сайн тавиад бас монгол хэлнийхаа тасралтгүй үргэлжлэх сургалтын энэ хувилбар руу орох юмсан гэж боддог. Тэгээд яг онлайны сургалтууд л үнэхээр одоо маш талархалтай зүйл болж байна гэж бодож байна. Тэгээд тийм community-гийн зохион байгуулалт бас их чухал хэрэгтэй байна. Тийм боломж олдвол одоо хүүхдүүд 7 хоногт нэг удаа ч юм уу нэг хичээлд ингээ групп хичээлд хамруулбал илүү үр дүнтэй юм байна гэж бодогдсон. Заавал ингээд бас юм бичээд суугаад тахтай биш те ярих хоорондоо харилцаа монгол хэл дээр харилцаа үүсгэх нь ярилцах нь чухал юм байна гэж бодогдсон. Тий. Ялангуяа монгол хэл дээр янз бүрийн дугуйлангууд хичээллэл шинэ үндэсний бүжгийн, дууны, хөгжмийн тий өөр одоо юу гэдгийг Монгол тоглоомын байж болно. Эсвэл одоо Монголтой холбоотой эсвэл математикийн сургалтыг ч Монгол дээр, шатрын сургалтыг ч Монгол хэл дээр явуулдаг юм уу? Тэр бол бас үр дүнтэй. Заавал одоо бүр ингээл монгол хэл сурах гад ингээд цаг гаргаж ирэх гэхээсээ илүү энэ бол хүүхдүүдэд аюул чухал хэл сурахт нь монгол хэлээ цааш давтах те ингээд нөгөө хичээлээс гадуур хөгжүүлэхийн үндэс нь болж байгаа. Тэгээд тэр манай Лондонд одоо тийм монгол төв ажиллаж байгаа шүү дээ. Хүүхдийн. Тэрүү шиг юм одоо энэ Манчестерт ч юм уу бас байгаасаа гэж бодож байна. Тэрэн дээр одоо залуучууд та нарын нөлөө бас хөөцөлтөлгөө хамтын ажиллагаа хэрэгтэй. Тэгээд сая хүүхдийн баяр дээр судалгаа авсан. Тэгэхэд тэрэн дээр 12-3-аас доош насны бараг 50 гаруй хүүхд цугларлаа шүү дээ Манчестерт. Сая нөгөө нэг локдаунаас болоод хөл хорионоос хойш тэгээд төрсөн тэрнээс өмнөхөн нөгөө нялх байсан хүүхдүүд маань хөөрхөн том болцсон. Тэг ингээд доороосоо өсөж чинь тэгээд бүгдээрээ л монгол хэлээ заалгыг багшаа та заах уу гэж асуугаал. Тэгээ би бас одоо монгол сургуулаа эхлүүлье гэдэг шийдээд л явж байна. Тэгээ ямар ч байсан эцэг эхийн судалгаа 31 гэр бүлийн 50 хүүхдийн судалгааг авсан. Тэгээд энэ Манчестерийн бас хотын захиргаанд хандаж үзье гэсэн бодолтой байна. Байрны талаар. Тэгвэл байр чинь нөгөө сургалт явуулахад аягүй хэцүү байдаг тий байр өндөрлөлттэй. Тэгээд тиймэрхүү л байна. Тэгээд ерөөхдөө хүүхдүүд аягүй том болж байна. Тэгээд энэ community бол ингээ үргэлжлэх нь гарч заашгүй ш. Тийм тэгэхээр энэ дээр одоо эцэг эхчүүд бидний дэмжлэг одоо хүүхдээ доорож аваач өгөхөөс эхлүүлээд хамгийн гол нь тогтмол очих нь зүгээр гэдэг тийм ээ. Тэгжиж хүүхдүүд маань одоо яг монгол хэлээ сурах нь илүү байдаг. Тий, эцэг эхчүүдийн хувьд бол энэ дээр нэг зөвлөгөө өгөхөд одоо англид байгаа хүүхдүүдээ өв хэлтэй хос хэлтэй өсөж байгаа энэ үндэснүүд байна л да харахад одоо энтхэхгүйд байна, пакистанууд байна, хятадууд байна, польшууд байна. Хүүхдүүд нь хоёр хэлээр чөлөөтэй ярьдаг. Тэгээ эдгэр чинь болохоор давуу талтай юм. Яг тэр нэгдүгээр хүн ихтэй байна, олуулаа байна. Хоёрдугаарт одоо жишээ нэг дороо чинь польшууд нэг дороо бүр ингээд үйлдвэр тэр чигээрээ польш ажилчинтай ингээд ажиллаж чинь тэ ингээд том community үүсгээд тэгээ дэлгүүрүүд нь хүнсэндээ бас ойрхон давуу талтай ирж очдог. Хятадуудын хувьд гэдэг чинь бас Чайнатаунаа үүсгээд тэгээ нөгөө хятад гэр бүлүүд чинь болохоор ээж аав нь аль нэг газар ажиллахаасаа илүү тэгээ дандаа хуваарь бизнес эрхлээд хоолны бизнес хийгээ явдаг. Тэгээд хүүхдүүд нь ерөөсөө л тэр галтгоонд өсдөг ээж аавтайгаа. Тэгэхээр энэ ээж аауд нь нөгөө нэг гадагшаа олон цагаар ингээд хүүхдүүдэд хаяад ажилд явчихдаг гэр бүлүүд нь бага гэсэн үг. Энэхээр Пакистанууд бол угаасаа бүр ингээд хот үүсгээд төвлөрч суушаад тэгээд өвөө эмээтэйгээ ингээд бүр ингээд extended family буюу юм хамаатан саднаар амьдарцгаадаг тий. Тэгээд ээжүүд нь голчлон гэртээ байдаг ийм улсууд бол яг тэгж хүүхдээ өсгөж байна. Монголчуудын хувьд бол аав ээж нь ингээд 8-аас зарим нь 12 цагийн ажил хийгээд хүүхдүүдээ орхио явдаг. Тэгээд
айгу тархаж амьдардаг те монголчууд бөөгнөрч нэг дороо бөөгнөрч биш. Манчестер гэдэг чи баг дүүрэг болгонд л нэг монгол айл байна. Тэгтээ баяр үндэснийхаа баяр янз бүрийн одоо концерт арга хэмжээ болоход цөмөөрөө тал талаас ирж цуглардаг бас гоё тийм хүмүүс байгаа. Тэгэл тараа авчдаг. Тэгээд ийм нөхцөлд бид нар яах вэ гэхээр эцэг эхийн үүрэг хариуцлага бүр илүү их болж байгаа байхгүй юу? Хэрвээ эмээ өвөнд байдгүй Монгол руугаа явах боломжгүй бол тэр тусмаа эцэг эхийн үүрэг хариуцлагыг өндөр болчихж байгаа. Тэгээд энэ дээр хідэн чухал үеийг алдаж болохгүй юм шиг санагддаг. Тэгээд залуу ээж аавуудад хэлэхэд хүүхэд нь энд Англид бол 4 наснаас эхлээд сургуулийн бэлтгэл бүлэгт хамрагдаад өглөө өдөр 8 цаг 7 хоногийн 5 өдөр хүүхэд чинь сургууль аваа явчихдаг. Ерөнхийдөө тэр олтол хүүхдүүд дандаа ээжтэйгээ байдаг гэртээ. Тэгээд түрүүний ярьжсанаас 2-5 насны энэ яг тарих яг хэл ярианы хөгжил зориул яг тэр хэсэг нь хөгжиж байгаа энэ үед нь л бид нэр одоо хүүхдийнхаа монгол хэлний барьж авах хэрэгтэй. Зөвхөн монголоор гэртээ 4 нас хүртэл нь ядаж ярих хэрэгтэй байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт яг бага ангидаа бага ангид 11 нас хүртэл гэж болно тийм. Бага сургуульд хүүхдийн ерөөсөө төв нь эцэг их найдаг. Ээж аав нь тэр хүүхдийн ингээд баатар нь найдаг тийм. Хамгийн мундаг нь аав нь, ээж нь тэгээд ээж аваагаа баярлуулах юмсан гэж хүүхд аяг цаанаасаа бүр ингээ хүсдэг. Хөгжлийнхөө онцлогоороо тэгэд ээж аваахаа үгийг яг сонсдог. Яг энэ үед нь монгол хэлийг аягүй сайн ингээд зааж өгөх хэрэгтэй. Урам өгч сурах талаар нь яах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэр үеийг алдаж болохгүй. Тэгэл нөгөө өсвөр насндаа ороод дунд сургуульд ороод хэлэхээр найз нар нь тэдний төв болоо явчихаар ээж аавын нөлөө ингээд хүч ингээд сулрна гэсэн үг тий. Тэгээд нөгөө нэг яах гэж би сураад байгаа тий. Хинт хэрэгтэй гэдэг ийм эсэргүүцэлтэй тулгарна. Тэгээд хүүхдтэй тайлбарлаж өгөх хэрэг гарна. Заримдаа ингээд тий. Тийм учраас тэр алтан үеийг бол алдаж юусоо болохгүй. Тэгээ ингээд бусад улсууд яаж хүүхдүүдэд хэлээ зааж ийн гэдэг ингээд жишээнүүдийг сонирхож үзлээ л дээ. Тэгэхээр солонгосчууд бол Америкт аягүй том community байдаг. Үндэстнүүд олон тоотойгоор амьдардаг. Тэгээ тиймд бол төрийн бодлогоор солонгос хүмүүс их байдаг газруудаа юм солонгосын төвүүд байдаг. Тэрэн дээр сургалтууд явагддаг жишээ нь тий. Тэгээ тэр сургалт нь болохоор харахад 7 хоногт ингээд 3 цагаар 2 удаа ч юм уу хичээллээд тэгэд 14 нас хүртэл яг ингээд төвшнөөрөө ингээд дахиад явж байгаа сургалт байгаа байхгүй юу? Левел ахаа явдаг тий. Тэгэхээр энэ 14 нас хүртэл идэр игээд тэгээд тэрнээс цааш сонголтоор болоо явчихж байгаа. Хүсвэл нэмэлт маягаар ингээд. Тэгэхээр эн чинь юу хэлээд байна гэхээр энд ч гэсэн ажиглагдаж байна. Миний хүүхдийн жишээн дээр ч гэсэн тийм байна. Бусад одоо community-нуудыг харж байхад ч гэсэн сургалтанд дандаа 14 гэл ер нь зогсоол тэрнээс цаашаа хуваараа багш авдаг юм уу ингээд өөр юмар явдаг ч юм уу тэг ингээд явчихж байна. Тэгээ яагаад тэгэхээр яг 15 наснаас эхлээд энд нөгөө нэг ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгалт нь бэлтгэх цаг эхэлдэг. Хүүхдүүдээ ачаал ихсдэг. Тэгээ өөрийн хувийн сонирхлоод нь ингээд хөгжөөд илүү цаг зарцуулагдаа явчихдаг. Тэгэхээр яг тэр 14 нас хүртэл хүүхдээ бол монгол хэлийг сурах боломжтой. За тэгэхээр эцэг эхчүүдийн маань хувьд ер нь яг энэ 11 наснаас өмнө хүүхэдтэй монгол хэл сурах боломж бол маш өндөр байдаг. Хэрвээ таны хүүхэд жишээ нь багтаа сураагүй одоо англиар ярьдаг бол бас мөн төдийлөн оройтойгүй. Одоо жишээ нь манай гэр бүлийн хувьд гэхэд 2 хүүхэд маань 6-тай 9 настай байсан. Тэгээд хоёулаа бас зөвхөн англиар ярьдаг байсан. Тэгээд мөнхтөө багшаасаа хичээл аваад бид нэр гэр орныхоо бас орчныг өөрчлөөд гэртээ бас одоо англиар бичсэн байдаг юмнуудыг жишээ нь монгол болгодог те. Тоглож исэн тоглоомын монгол хэл дээр тоглолдог болгодог те. Зурагтаар бас илүү түлхүү монгол юмнуудыг үзүүлдэг те. Тэгэхээр мэдээж бас өөртөө сонирхож байгаа юмыг олж үзүүлж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд хамт үзээд ярилцаад явангууд ер нь 3 сарын дараанаас яриад эхэлдэг юм бэлээ. Тэгээд жилийн дараа гэхэд одоо бүр хоорондоо монголоор ярьдаг гэртээ англиар ярихгүй зөвхөн монголоор ярьдаг болсон байгаа.
Тэгээ багштай бас энэ дэр нь маш их баярлж явдаг шүү. Зүгээр тэгээд энэ дээр чинь бас эцэгхийн хандлага аягүй чухал нөлөөтэй байдаг байхгүй юу? Хүүхдүүд чинь ийм тэр чинь ингээд нөгөө нэг даалт ухамсарт нь яг шууд нөлөөлдөг. Одоо ээж аав нь жишээ нь ингээд монгол хэлний хичээлдээ өөр юмд давхцахаар аль сонголтыг хийж ийн гэдгээс шалтгаална. Нэг төрсөдөр боллоо гэхэд за гэл монгол хэлний шууд таслуулаад явчих чинь эсвэл багштаа нурдчилж хэлээд ингээд тэр хүүхдүүдийг яаж зохицуулж даалгаврыг нөхөж аваад ингээд хийлгий гэдэг чим энэ яриа ингээд хажууд нь болоод байна гэдэг чинь ээж аав нь тэр монгол хэлэнд ямар ач холбогдол өгж байгаа хүүхдэд шууд дамжина. Тэм учраас эцэгхийн хандлага аюул чухал. Тэгээ та хоёр бол шууд ерөөсөө хүүхдүүдийнхээ монгол хэлэнд айгүй юм эргээр шууд нөлөөлөд эхэлсэн байхгүй юу те. Тэгээ эн чинь ингээ хүүхдүүдэд бас дамжиж байгаа бас нэг хэлэх зүйл байдаг те эцэгчүүдэд зөвлөгөө өгөхөд. Нөгөө талаасаа бас аль болохоор бас Монгол яваад байвал айгүй чухал бага наснд нь. Хэрвээ санхүүгийн боломж нь болдог болвол ер нь л Монгол яваад авах хэрэгтэй. Тэгээд Монгол яваад ирэхээр хүүхдүүд айгүй их монгол хэл сурыг гэсэн эрмэлзэлтэй орж ирдэг. Тэгвэл сүүлийн үед харин нэг гомдол гараад байгаа ээж аваадаас. Яагаад гэхээр нөгөө Монголд очихоор хүүхдүүд нь англи хэл сурах гээд монголчууд ерөөс хүүхдээ англи хэлтэй болгоно гэд бүр багаас нь ингээд бүр кино Google-ийн кино үзүүлээд гэр орондоо тий ингээд YouTube мөбөр ингээд англи хэлтэй болчт юм ба шүү дээ. Тэгээ нөгөө нэг англиас ирлээ, гадаадаас ирлээ гэхээр Монголд байгаа хүүхдүүд нь англиар яриад Монголд ийм дадлага бас сайн болж өгөхгүй байна гэд. Тийм гомдолтой ирж исэн. Тэгэхээр шууд тохиролцох хэрэгтэй тэрэн дээр бол тий. Бид нар ингээд сархын хугацаатай ирж байгаа. Тэгэхээр бид нартэй ингээд монголоор яриач бүгдээрээ монголоор яриа гэж ингээд хамаатнуудтайгаа тохирох хэрэгтэй. Тэрэн дээр ялтчгүй одоо өвөө эмээнэр хамгийн сайн ярианы багш болдог. Үеийнх нь хүүхдүүд бас хоорондоо англиар ярьж байгаа. Монголд байдаг хүүхд боловч бас англиар одоо мэдээж хүүхд болгон сурж байгаа учраас ярих гэдэг. Тийм байдаг. За багштай өнөөдөр ирж ярилцсанд маш их баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд хүүхдүүдэд монгол хэлтэй болох хүсэлтэй байгаа эцэг эхчүүдийн маань зорьсон одоо зорилго нь биелээсэ гэж би өрөөё. За өрөөл Батар шгэ. Баяртай. За баяртай.